Хэрвээ та 80-90 сая төгрөгөнд автомашин худалдаж авах сонирхож байгаа, эсвэл энэ үнийн дэнд багтаагаад автомашинаас шалхаар төлөвлөж буй бол энэхүү бичлэгийг заавал дуустал нь үзээрэй. Энэ бол 1 км-ийн гүйлттэй 2026 оны шинжлэгдсэн Toyota Corolla Cross загвар. Toyota Motors корпорацийн 88 жилийн замналаас 60 жилийн түүхийг хамтдаа бичлсэн дэлхийд дахинд хамгийн алдартай автомашинуудын нэг бол Toyota Corolla. Энэхүү автомашин маань нээлттэй хийсэн цагаас хойш 50 гаруй сая ширхэг борлуулалт гэж өдгөө дэлхийн хамгийн өндөр борлуулалттай автомашины рекордыг эзэмшдэг. Toyota Corolla загвар нь үнэ боломжийн мөртлөө шатхуунд хэмнэлттэй, тав тух, эдлэгээ даах чадвар сайтай, засвар үйлчлэгийг хийхэд хялбар, зөөлөн явдалтай гээд өдөр тутмын хэрэглээнд олон даваа талуудыг өрт агуулсан байдаг. Гэхдээ нэг сул тал нь суудлын седан автомашин учраас жижигхэн биетэй, за талбай тэмч том биш, мөн туулах чадрын хувьд онцгороод байх зүйл. Тэгвэл Toyota брендийн зүгээс 2020 онд энэхүү домог болсон Corolla автомашины crossover SUV ангиллын хөлбөрийг танилцуулсан нь өнөөдөр бидний тайлбарлаж буй Corolla Cross загвар юм. Өөрөөр хэлбэл чанар найдвартай байдлаараа шалгарч үлдсэн Corolla автомашины суурин дээр илүү өндөр, том зайтай, туулах чадвар сайтай crossover SUV автомашины биеийг өгсөрч үйлдвэрлэдэг болсон гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр бүгдээрээ манай CarMax дээр цааш нэрээр худалдаалагдаж буй Toyota Corolla Cross автомашины 26 оны загвартай танилццгаая. Энэхүү автомашинаас хамгийн түрүүнд онцгойлох ёстой гайхалтай гэмээр нэг шин чанар нь төвний хөдөлгүүр. Toyota Corolla Cross загвар нийтдээ 193 морины өвчтэй 2.0 хибрид мотортой бөгөөд Toyota-гийн хамгийн сүүлийн үеийн хибрид хөдөлгүүрийн системийг ашигладаг. Мотоциклоос баг шатхуун зарцуулалттай буюу 100 км замд өртөө 4.5 литр шатхуун иддэг. 36 литрийн жижигхэн банктай. Гэхдээ өнөөдрийн ханшаар тооцоод үзвэл ердөө 93 мянган төгрөгөд банкад үргээд нийтдээ 789 км зам туулах боломжтой болно гэсэн үг. 40 км цагаас доош хурдтай явхад бензин хөдөлгөөр ажиллахгүй цэвэр цахилгаан үлсгүүрээрээ явна. Ялангуяа Улаанбаатар шиг түжирлэгтэй хотод энэ автомашины эдийн засгийн хэмнэлтийг бүрэн утгаар нь мэдэрч байна. Гадна талын их биеийн урт өргөн өндрийн хэмжээ 4460, 1825, 1625 мм. Биеийнхээ харьцаагаар Toyota брендийн бусад автомашинуудаас CHR болон RAV4 загваруудын яг голдонд барьждаг. Товчхондоо CHR-аас арай том, RAV4-өөс арай жижигхэн биетэй машин гэж ойлгож байна. Газраас тэнхлэх хүртэлх өндөр хамгийн нам цэгээсээ дэшигээ 16 см, урд дугуйн хөтлөгчтэйгээр үйлдвэрлэгдэг. Гэхдээ та энэ автомашиныг авч гараад хэд бартаатай зам руу албаар тарьж орохгүй бол бусдаар Монголын хөдөө хэр, суурин нутгуудын замыг асуудалгүй туулчих чадвартай. Дугуй ба обордны стандарт хэмжээ 215 6.7, өөрийнх нь хоосон хэмжээ 1.4 тонн буюу 1435 кг. Автомашины дотор нь ороо суухад өмнөх загвараас илүү гой цэмцгэр минимал загвартай боо шинжлэгдсэн саруулхан салон таныг ухтах болно. Спорт загварын арьсан суудлууд 10.25 инчийн холын entertainment дэлгэц, жолоочийн урд 7 инчийн бүтэн LCD хянах, диврийн лук гээд үйлдэл хөнгөвчилж 5 дахыг бүрдүүлсэн олон опшнтай. Гэр бүлийн зориулалтаар унахад тохиромжтой, маш зөөлхөн ааж ахуйн явдалтай, доторх зайч гэсэн тийм гологдоод байх хэмжээний бам биш. Яг л өөрийнхөө бие тохирсон том салонтой. Хойд тэшний хэсэг нь 427 литрийн багтаамжтай бөгөөд 3-4 өний аялын цүнх, чамдаан зэрэгийг тавшлыг ачаад хангалттай хүрэлцгүүц зайтай. Мөн таныг болон таны хайртай хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаалах олон системтэй. Гадна талдаа ойрын биетийг мэдэрдэг 4 ширхэг радар, холын биетийг мэдэрдэг 2 ширхэг радартай бөгөөд Toyota Safety Sense аюулгүй системийн тусламжтайгаар ивнээ байр голлох, цагаан зураас мэдрэх, замын тэмдэг тэмдэглэгээ таних, шаардлагатай үед автоматар тоормсож аюулаа сэргийлдэг давуу талтай. Хойд зоонд болон төвчрэлд cruise control буюу хурд төвжих систем ажиллуулад урд автомашинаа дагаад хагас автомат жолоодгыг хийх бүрэн боломжтой. Ингэснээр байнгын хаас торомсоо гიშгэх шаардлага багасж жолоочийн ядралтыг мэдэгдэхүйц бууруулна. Өмнө хэлсэнчлэн 5 дахь үеийн 2.0 хибрид хөдөлгүүрийн тусламжтайгаар түвшний зарцуулалтыг хамгийн бага түвшинд барьж чадсан нь энэ автомашины гол амин сүнслэн гэж хэлж болно. Ялангуяа бензиний үн өдрөөс өдөр төсөж байгаа өнөө үед Corolla Cross загвар нь мөнгө санхүү эдийн засгийн хэмнэлт талаасаа таныг гаргаж болох хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байж чадна. Мэдээж цааш нь автомашин тул үйлдвэрээсээ 3 жил 100 мянган км-ийн баталгаад автомашины хөдөлгүүр, хурдны хайрцаг болон их бие буюу RAM дээр өгдөг. Үүн дээр нэмээд манай CarMax-аас 2 жил 20 мянган км-ийн хугацаанд 4 удаагийн сервис үйлчилгээг нь мөн төлбөргүй хийж өгнө. За цаашдаа ч мөн та манай сервисийн төв дээр засвар үйлчилгээгээ хийлгээд санаа зовох зүйлгүй явж болно. 2026 оны цааш нь Toyota Corolla Cross автомашины танилцуулгатай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Уг автомашиныг бид шөврөөнд бэлэн нөөц дуусан тохиолдолд захиалгаар 45-60 хоногт байнгын нийлүүлж байгааг дуулахад таатай байна. Дараагийн бичлэгээр иргэн уулзлаа түр баяртай. Та бүхэнтэй хамт борлуулалтын менежер Хувь Төгөлдөр байлаа.